Өдрийн дүргийа тавханд. Өнөөдөр тавханд нийслэл Улаанбаатар хотын хамгийн гоё дугуйн замыг танилцуулъя гэж бодож байна. Тэгээ энэ дугуйн замаар би хаяа явдیں۔ Энд аюу хөдөлгөөн багтаа. Тэгээ би бас гайхаад байдаг байхгүй. Энэ хүмүүс одоо мэддгүй багтаа энэ замыг гээд. Энэ зам Их Монгол Плаза гэдэг үүдэн шүү дээ. Ирээвэр гарден лөө иргэдэг яг уулзуур. Тэрнээс зүүн тийшээ Улястан гүр хүртэл бараг 7 км газар суунсан. Амар гоё тийм дугуйн зам байгаа. Тэгээ энд ирж бас чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөгөр явган хүн явах жоохон дэмий юм шиг санагдсан шүү. Яг л дугуйн зам маань жоохон нарийнх учраас хүүхд мөхтөд дагуулад энэ замаар зарим хүмүүс явж байгаа харагддаг байхгүй. Жоохон аюултай баха. Та хаяа нөгөө соронч тус гарч ирнэ. Хүүл хаацлал тэд нар чи хойд дугуйн дээр босгоолстой явж байгаа шүү дээ. Яг дугуйн замын хувьд бол гоё зам. Би яг юунд ашиглах ч байх. Хаяа энд ямар зорилгоор ирдэг вэхээр жоо ачаал өгье гэж ирдэг юм. Нилээн одоо жоохон өөртөө ачаал өгж хөлс гаргах ч юм уу. Хурдтай жийя гэсэн тохиолдолд бас ирдэг. Яг готоор явж байхад бол их тийм өндөр ачаалттай яваад дими санагдаад байд юм аа. Яг л төвжирэл машин төвлөрөл ихтэй учраас жоохон нөгөө машины нөгөө ингээд төвжирсэн машинуудад хажуугаар явахар чи ингээл тийм юу үнэртдэг штэ. Яндангаас нь гарч байгаа тэр бохирцсон тийм агаар үнэртдэг байхгүй төвжирлээ хажуугаар явахар. Тэгэхээр тийм нөхцөлд нэг айхтар өөртөө ачаал өгөө дими болов гэж бодоо. Тэгээд энэ зам дээр ирж хаяа ирж явнаа. Тэгээд эн чинь нэг талтаа 7 гэж хоёр талтаа бараг 14 км. За тэгээд өөрөөсөө шилтгаалаад нэг хэд ч явсан яах вэ? Хоёр тийшээ аюугаа ачаал өгөхөд гоё. Тэгээд яг нөгөө туулгол үндэсний цэцэрлэг төрөлөө хоёр яг тэр заагаар явдаг. Ийм одоо гоё зам байгаа шүү. Энд ирж бас хаяа чөлөө цагаа өнгөрөөж байгаараа гэж хүсэж байна. Тэгээ энэ энэ чинь нөгөө нэг жоохон түүх яриад өгч гэж би одоо тань л та. Далан дээр хийсэн дугуйн зам баг хуучин байсан. Далан энэ ямар зориулттай далан гэхэлэр 1966 онд нэг актер үер болсон билээ. Улаанбаатар хотод бас нэлээд олон хүний аймаг авсан. За одоо олон хүмүүсийн эд хөрөнгө, улсын эд хөрөнгөөр хохроос нэлээд томоохон үер болсон. Тэр үерийн дараа байгуулсан далан. За тэгээд мэдээж одоо ч л бид бас хаяа өөрт автсан шүү дээ. Манай Улаанбаатар хотын өөрийнх нь газар нутгийн байршил тогтцсон өөрөө юм дөрвөн уулын дунд. Тэгээ уулын амнуудаас жижиг голууд их гардаг. За Сэлэв гол, Улястай гол, за манай энэ Туул гол нэлээд том голд орох ийм айл сав газар байдаг учраас нэлээд тийм үер усны эрсдэлтэй газар байгаа. Тэгээд энэ үерийн дараа байгуулсан далын юм билээ. Тэгээ энэ далан дээгүүр энэ дугуйн замыг барьсан. Маш аштайхан ингээ явхад их тийм гоё. За энэ явган хүн явж харагдчихээн. Энэ явган хүн бол яваад димидээ энэ хурдны угаасаа дугуйн зам багч. Зориултын дугуйн зам баггүй. Тэгээд ингээ явж байгаа туулгол руугаа бас орж орно. Тэр мөр бол амар гоё шүү. Хаяа ирж ин голын хөвөөгөр бас дугуйтайгаа явж байгаа ингээ амрах бас төр одоо зогсох юм зогсоолтой ер нь гоё зам да. Тэгээд энэ сая Улаанбаатар хотод энэ туулын хурдны зам гээд манайхан ч нэг хоёр хуваагдаад одоо ч л яригдал байна л да. Энэ туулын хурдны зам чинь бас энэ далан дээгүүр зураг нь тараас нь явж байгаа гэж би ойлгосон. Яг сайн мэдээлэл байхгүй л да надад. Гэхдээ ер нь тэр олон нийтийн шүлжээгээр харж байхад энэ тараасыг харахад бол яг энэ далан дээгүүр ингээд тараас явж байна гэж ингэж харсан шүү дээ. Тэгээ ер нь бол яг зүгээр төвжирэл байгаа юу байгаа. За мэдээж Улаанбаатар хотод хурдны зам хэрэгтэй гэж би зүгээр боддгийн. За мэдээж одоо туулголтой хайргүй, байгаль хангаад дэлхийд хайргүй хүн гэж Монгол хүн ч гэж юу аах вэ? За манайхан чинь туул ээжтэй бол ер нь л нийслэлчүүд хайртай шүү дээ. Туул ээж гэдгээр гуайлаад тэгээд энэ зураг төсөл гаргаж байгаа хүмүүс Монгол хүмүүс гаргаж байгаа байлгүй.
Тэгээд гол усаа бодолцсон байх л гэж боддгийн. Тэгээд туулын зам, хурдны замыг бол би байх ёстой гэж боддог хүмүүсийн нэг юм байна. Гэхдээ зөв нэг л зүйл дээр айгүй хүндрэлтэй зүйлээ би өөр явж үзсэн. Тэгээ энэ одоо миний энэ явж байгаа энэ зам чинь бол нөгөө миний түрүүний хэлдэг шиг их Монгол Плазагаас зүүн тийшээ 7 км тэгээ Улястан гүүр хүрчиж байгаа. Улястан гүүрнээс цаашаа ер нь энэ хэсэг бол ингээд яг энэ үндсэн цэцэрлэгт хүрээлэн туул гол хоёроо заагаар ингээд энэ хурдны зам явахд бол болно гэж үзээд байгаа байхгүй. Тэгээд зүүн тийшээ гараа явчихад тэр тараас нь яаж явж байгааг мэдэхгүй зүгээр ингээд явчихад бол туул голдоо тэгээд бусад одоо ямар нэг зүйл таршлахгүй гэж үзээд байгаа. Хамгийн хүндрэлтэй нэг зүйл нь яг одоо миний түрүүний хэлдэг нөгөө их Монгол Плаза шүү дээ. Их Монгол Плазагаас баруун тийшээ Яармгийн гүүр хүртэл энэ хооронд л хэвээр аюу асуудалтай юм байна. Яалтчгүй яг нөгөө туулынхаа голын айл сав руу яг туул руугаа бүр зарим тохиолдолд нэлээд ойртож орж байгаа юм тохиолдод байгаа байхгүй. Энэ дээр инженерийн одоо юу гэдгийг зөв шийдлүүд. За тэгээд байгаль ээлтэй яавал одоо туул гол руугаа зөв ээлтэй ийм одоо зохицуултад орох уу гэдгээ бодмоор юм билээ л. Энэ нэг бас нэг 7 км газар юм билээ. Яг баруун тийшээ их Монгол Плаза тэгээ Рэвэр Гарден за цаашаага энэ. Тэгээ эн чи ядж хахад нөгөө нэг жоохон үн цэнтэй үл хөдлөх хөрөнгүүд их байдаг. Бас хүний хөрөнгө юмнууд байгаа учраас бас энэ рүү нэг дайраад иж болохгүй л байна. Адилхан амьдарч байгаа хүмүүс өндөр үнэтэй юм хороолол хотхнууд бий болцсон. Тэгээ энэ рүү харин жоохон асуудалтай. Тэгээ энийг яг л энэ 7 км газрыг нэг зөв аштайхан шийдчихвэл бид нар аштайхан хурдны замтаа болчих нэ гэж үзээд байгаа нэг. За энэ дээр манайхан бас бодож байгаа байлгүй дээ. Тэгээд одоо төвжилтэй холбоотой мэдээж маш олон зүйл ярил маш олон зүйлүүд байгаа. Ер нь зүгээр яг одоо нэг Улаанбаатар хотын чинь түүхээс би бас зүгээр тавчхан. Сүүлийн үед бас энэ түүх нэлээд сонсоод, сонирхоод, уншаад байгаа л да. Монголын түүх, за дэлхийн түүх, геополитиктэй холбоотой зарим нэг түүх. Одоо ч тэгээд мэдээлэл авахд маш амар хялбар болцсон. Боловсролын систем, боловсролын хөтөлбөр юмдаа нэлээд анхаарахгүй л хүний гарт бүх мэдээлэл, бүх одоо ямар л төрлийн мэдээлэл авахмаар байна. Тэр мэдээллүүд нь ерөөсөө ингээд яг хүний гарт ингээ оруулаад ирсэн. За тэгээ AI гэдэг одоо энэ актер технологийн хөгжлийн боловсролын шинэ юм үе ирж штэ. Тэгэхээр одоо энэ дээр бид нар ямар байх хэвээр энэ дээр жоо ойлголт авахгүй. Би л одоо ямар л бол ямар мэдээлэл за тэгээ англи хэл устдаа бол бүр амар болчтой л гэж хараад байгаа. Тэгээ сүүлийн үед олон одоо мундаг хүмүүсийн подкастууд сонсч байна. За блогууд байна. За манай YouTube-рууд байна. Дэлхийн одоо олон орноор аялж байгаа энэ аялагчдын блог контентуудыг үзхийн. За тэгэл тэр подкастууд гэдэг ингээд за манай философчид ингээд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн энэ олон гой мэдээллүүдийг энэ юунаас авч яана л да. Утаснаас энэ сошиал орчноос. Тэгээ одоо энэ AI гэдэг юм чинь гараад ирсэн. Одоо юу асуух уу, юу мэдэх үү? Надад л би бол энийг бүр AI-тай аюу ойр байгаа. Аюу мэдээлэл эндээс аюу сайн авч байгаа. Өөрөө мэдэхгүй чадахгүй зүйлүүдийг ойр ороод болохгүй зургийг аваад явуулаад ингээл мэдээллүүд авчаад байгаа. Үнэхээр одоо хурдтай хөгжиж байгаа маа. Тэгээд ер нь бидний өнөөдрийн энэ амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотын үүх түүх ер нь өмнө нь мэдээж одоо нүүдэлчдэд таатай ямар гоё тансаг гоё хөндөй байсан бол гэж боддгийг хаяа. Одоо энэ хот суурин газар үүсгэхээс өмнө нүүдэлчдэд тохирсон өстой ямар гоё хөндөйтэй голтой чин уул устай тэг хөндөй бэлчээр ямар гоё байсан бол зүгээр яг жоо хүүтэн л байсан баг те. Энд чи мэдээж одоо нийслэл Улаанбаатар хот чинь дэлхийн хамгийн хүүтэн хотын тоонд орж байгаа шүү дээ. Нийслэлийн тоонд шүү. Нийслэл Улаанбаатар хот нийслэлийн тоонд хамгийн хүүтэн нийслэл гэж явдаг байхгүй. Тэгээд ер нь яг нийслэл Улаанбаатар хотын анх шав тавьсан гэх юм уу. За ер нь зүгээр нийслэл гэдэг утгаар нь ярих юм бол 1600-аад оны үед шүү дээ. Цаана озургуаг яг шашны тэргүүнээр анхдугаар багтыг шашны тэргүүнээр залах
Тэр үе за 1630 хэд он гэдэг үлээ. Яг оны сайн мэдэхгүй учраас яг тоос хэлээд юм явах гэж бодож байна. 1630 хэд оны үед Өвөрхангай аймгийн Бүрд сумд одоо нийслэлийн бурхан шашны төвх юм уу? Одоо энэний суурийг анх тавьж яасан гэдэг нийслэл Улаанбаатар хотын төвх чинь тэндээс эхэлж байгаа байхгүй юу? 1600 оны үед. За тэгээд түүнээс хойш баг 20 гаруй удаагийн нүүдэл хийжсэн гэж байгаа. 29 удаагийн нүүдэл хийгээд тэгээ 1778 онд одоо энэ хөндийг ч алтан твшийн хөндий гэдэг амар гоё нэ шүү дээ. Энэ хөндийд анх ирж сууршиж ирсэн байна. 1778 оны үед. Тэгэл за түүнээс ч хойш бас хэд хэд удаа чи яг хотын нэрийг сольж исэн. За номын хүрээ тий их хүрээ. За нөгөөх нь юу вэ? Нийслэл хүрээ. Ингээд номын хүрээ, их хүрээ, нийслэл хүрээ гэдэг. За тэгээд 1924 онд Улаанбаатар гэдэг хотынхаа нэрийг аваад тэгээ өнөөдөр Улаанбаатарчууд бидрэнд амьдарсаар дөвхөнсөөр нүүдэлчд хот байгуулах гэдэг үзээд ингээд байгаа шүү дээ. Ер нь бол бид нар ч нөгөө нүгээл сайхан ингээд хамгийн одоо таатай эдсчид тэжээлтэй тав тухтай газар руугаа нүгээд ингээд жилийн 4 улирлаа дагаад өвлжөөд хаваржаад намаржаад зууншаад ингээд яваад идэг хүмүүс чинь тэртех 1600-аад оноос одоо шаваа тавиад ингээд нийслэл Улаанбаатар хотын өөрчлөлт хөгжил эхэлж ээжээ. За мэдээж одоо түүхийн буурал урт хугацаанд бидэнд алдсан онсон маш олон зүйлүүд байгаа. За ялангуяа өнөөдрийн Улаанбаатар хотын байж байгаа байдал бидний төрх бол чи үе үеийнхаа юмнуудын алдаа байгаа байхгүй. Анх Улаанбаатар хотыг төлөвлөхдөө юу гэдэг чинь 500 мянган хүн зориулж хийсэн гот гээл анх одоо яг мэдээж тухайн үеийн нийгмийн онцлогоос хамаарат тэр үеийн одоо Оросын мэргэжилтэнгүүд гаргаж ирсэн. Тэгтэл мундаг одоо хот төлөвлөлт хийж бидэрт үлдээсэн. За зүгээр яг бид нар нийгмийн шилжилт 90-ад оныхоо үедээ л жоохон алдаатай шилжчихсэн өмч хувьчлал. За тэгээд нийгмийн шилжилтийн үед жоохон буруу явсан байна. Тэр үед одоо байсан ах нарт дээд үедээ бас жоохон гомддгийг шүү дээ. Аштайхан шиг жоохон сэтгэл гаргаад төлөвлөлтөө нэг газар олголтоо жоохон аштайхан хийчихгүй дээ гэдэг. Жоохон нэг тийм нэг зөв ганц нэг зөв шийдвэрүүд гаргацсан бол өнөөдөр Улаанбаатар хот айгүй гоё хот байх боломж байсан байгаа шүү дээ. Ер нь бол яг тэгээд ер нь өмнөх алдааг ярьж эргэж буцаж одоо цаг хугацаа алдах урагшаа хараад зөв шийдвэрүүдээ гаргаад явсан дээр баг л та. За ерөнхийдөө үг ярьж үхэр холдлоо гэдэг. Үг олдож үхэр холдлоо гэдэг үлээ. Тэр шиг зам маань нилээ явцсан. За одоо би их Монгол балаацаас яг зүүн тийш хийгээд 13-4 минут чигээд явж байна. Тэгээд энэ зам маань ингээд цаашаа үргэлжлээд 7 км явна. Тийм учраас бас нэлээд хугацаа орох учраас ерөнхийдөө яриагаа довчлоод за замаа хүртэл довчлоод ингээд за энэ одоо ер нь бас их гоё замаар орж ирж байна. Миний дугаа аялал тавхан баруун гартал руу харуул яг туул голынхоо хөвгөр ингээд энэ хашлаг юу жоохон ингээд эвгүй шүү. Ерөнхийдөө энүүгээр дугуйтай явах үед хажуугаар зөрөхтэй явахгүй хашлаг зам нарийнх учраас хашлаг жоохон төмөр сэрдээсэн төмөр өөртөө байгаа. Тэгээд би энийг бас хэлж ирсэн юм аа. Энэ хашлагны төмөр жоохон янзлаач. Амар гоё байгаа зэн туул голын хөвгөр ингээд дугуйтай явахаар үнэхээр гоё шүү. Энэ замаар таав ихнийг бас аялахыг уриалж байна. Тэгээд би одоо бас нэг зарын чанартай нэг зүйл оруулнаа. За нийт 7 км-ийн аялал маань ингээд ерөнхийдөө эцсийн буудлын руугаа орж ирж байна. За Улаастаа уулз үрж ярьд юм да. Бид Улаастан гүүрний тийшээ энд хөрхөө юм бас нэг хэсэг хугацаанд амраад хөдөлгөд
олуулаа явж байгаа үед гоё л идэв. Тэгээ буцаад явна. За нэг зарын чанартай нэг зүйл хэлье. Би оны сайн санахгүй байна. Аранга аймгийн төв Цэцэрлэг хот хүртэл дугуугаар явж байсан. Хоёр талтай штэ. Өсөллийн цагтаа. За хөвсгөл далаа хүртэл бас дугууж ижсэн. Хоёр талдаа. Нэг талдаа хөвсгөл рүү нэг талдаа явжсэн. Тэгээ энэ 6 сарын 17-нд Дорнот руу бид нар дугуугаар явах гээд. За бид нар ч яг нэг 2 хүн байгаа л да. Манай нэг найз байгаа, би байгаа. Тэгээд бид нар нэг Дорнот ч нэг талдаа нэг 700 км юм билээ. Тэгээд хоёр талдаа 1400 км газар энэ аялалд явах гэж байгаа шүү. Тэгээ энэ аялалд бас хамтрах хүмүүс байвал хамтарч болно. Тэгээд явсны дараа бас хэлэхгүй яасан юм бэ гэдэг шүү. Энэ аялалд хамтраараа.